Өнөөдрийн улсын хурлын нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар нийгмийн хамгааллын салбарын шинжилгээний хөтөлбөр сэдвээр хүн ам хөгжил нийгмийн хамгааллын сайд Эрдэнэ мэдээллийг сонслоо. Тэрээр нийгмийн эмзэг хэсэг чиглэсэн халамжийн зардал төдийлөн өсөөгүй, зөвхөн инфляцийн төвшин амжиргааны өртөгтэй уялдуулан тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ нэмэгдсэн нь эмзэг хэсэгт хэрэгжилсэн халамжийн зардлыг тухайн үеүдэд бага зэрэг өсгөж харагдуулж байна. 2011 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнд нийгмийн эмзэг хэсэг чиглэсэн халамжийн зардал 0.85% байна. Энэ нь дэлхийн бусад бүс нутагтай харьцуулахад харьцангуй бага хэмжээ. Нийгмийн халамжийн нэг хүнд ноогдох хэмжээ сард доод тал нь 10,000, дээд тал нь 103,600 төгрөг байна. Энэ нь өнөөдрийн амжиргааны доод түвшинд хүрэлцэхээр хэмжээнд байж чадахгүй байгааг онцлоо. Нийгмийн халамжийг шинжилэн сайжруулахын тулд бидний тавьж байгаа гол зорилго зорилт төлгийн зөв оновчтой тодорхойлох ажлыг яаралтай хийх. Хоёрт нь нийгмийн халамжийн үйлчлэгийг төрөлжүүлж мэргэжлийн болгох шаардлага байгаа гэж харж байна. Гуравт нь хүнд сурталыг арилгах, шат тавьчлагыг арилгах гэсэн ийм үндсэн 3 асуудалтай шинжилгээний бодлогыг бол чиглүүлж ажиллах шаардлагатай гэсэн ийм дүгнэлтийг өгч байгаа маа. Гишүүд мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж саналаа хэллээ. Тухайлбал улсын хурлын гишүүн Оюун Хорол одонтой ээжүүдийн мөнгө урамшууллыг нэмэгдүүлэх асуудлыг хязгаар шийдэх болон өнгөрсөн жил иргэдэд олгож байсан 21 мянган төгрөгийн зорилтод бүлгэд үргэлжлүүлэн олгох боломж байна уу гэдгийг тодруулсан. Одонтой ээжүүдийн мөнгө урамшуудыг нэмэгдүүлэх асуудлыг бид байнга ярьсан. Тэр зам эмэгтэйчүүдийн бүлэг энэ асуудлаар бол тодорхой саналыг танд тавьсан, засгийн газар түргүүлсэн. Тийм учраас цаашдаа энэ олон хүүхэд төрүүлсэн эхийг урамшуулах мөнгөнд итгэлгийн асуудлыг нэмэгдүүлэх асуудлыг хизээ шийдэх вэ? Дор хаяж 2 дугаар одонтой ээжийг 500 мянга, 1 дугаар одонтой ээжид 1 сая төгрөгийг жилд нэг удаа олгооч. Энэ бол уламжлалаараа Монголын төр хүүхэд төрүүлсэн ээж нарын хөдөлмөрийг үнэлгээгүй байна гэдгийг үнэлгээтэй болгосон ийм мундаг арга хэмжээ байсан. За энэ арга хэмжээг бол зогсоодсон байсан учраас энийг үргэлжлүүлээч гэдэг ийм саналыг бол тавьсан. Манай Монгол улсын бүх иргэн энэ тэтгэврийн даатгалын сангаас ямар нэгэн хэмжээгээр ер нь тэтгэвэр авч байгаа юу? Бүрэн авахгүй байгаа бол ер нь хэдэн хувь нь авахгүй байгаа вэ гэсэн нэг ийм бас статистик тоо сонирхож байна. Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгааг бол үгүй. Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр олгодог байгаа. Яагаад гэвэл тэтгэврийн даатгалын сан дээр өнөөдөр бодит мөнгө өрөмтөл бий болоог учраас 1-р 2-р хуулиараа 15 оноос эхний 60 оноос хойш төрсэн иргэд маань эхний тэтгэврт гарч эхэлнэ. За 20 онд ихтэйчүүд гарч эхэлнэ. За зүгээр өнөөдөр тэтгэврийн даатгалын санд төвлөрүүлж байгаа мөнгө орлогоос тэтгэврээ тавьж байгаа. Гэхдээ энэ нь өөрөө өнөөгийн ил санааны нэгдлийн зарчим буюу хуурамчийн зарчмаар явж байгаа гэдэг бол энд бас тодруулж хэлье. Ийхүү нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өндөрлсөн юм а.